Хөвчрөл энэ бол эр хүний хамгийн сонирхолтой, хамгийн нарийн механизм юм. Бид бүгд хөвчрөл гэж юу болохыг мэддэг мэт санагддаг. Үүндээ таныг гайхшруулсан маш олон зүйл бий. Эрчүүдийн эрүүл мэндийн талаар шинжлэх ухаанд суурилсан, нотлохоонд тулгуурласан мэдээлэл зөвлөгөөг хуваалцвал 1. Эрэгтэй хүүхэд гидсэндээ байхдаа хүртэл шодоо хөвчөрдөг. 30-39 хоногтой 50 эрэгтэй урагт хийсэн нэгэн судалгаанд Италийн шинжилгээгээр бэлэг эрэгтний олон хэмжилт хийсэн бөгөөд 12 урагт бэлэг эрэгтэнд хөвчөрсөн байсан тогтоогдсон. Хөвчрөл 5-17 минутууд үргэлжилсэн байдаг. Ургийн энэ хөвчрөлийн яг тодорхой шалтгаан бүрэн тогтоогддог ч энэ хөгжиж буй мэдрэлийн системтэй холбоотой гэж үздэг. Үүндээ судалгаагаар эмэгтэй ургууд ч клитор буюу хэлвний хөвчрөл байдгийг тогтоогдсон байдаг. Зарим тохиолдолд эрэгтэй ургууд хитавин дээр гар хангалттай төстэй үйлдэл хийж байхыг олж харсан байна. 2. Шөнө дунджаар шодоод 3-5 удаа хөвчөрдөг. Бүх насны эрчүүд шөнийн турш хэд хэдэн удаа бэлэг эрэгтний хөвчөрдөг. Энэ бүрэн хэвийн үзэгдэл бөгөөд хүний хамгийн нойрны бат бөх үе шат буюу REM нойрны үед өөрийн мэдлэг үүсдэг. Энэ нь шөнийн цагаар бэлэг эрэгтэн цусны урсгалыг хангаж эрүүл мэндийг хадгалах чухал үүрэгтэй. Нойрны хямралтай үед эрэгтэй хүн өглөөний хөвчрөлгөөс ирэх нь түгээмэл үзэгдэл байдаг. 3. Бэлэг эрэгтэнд ямар ч булчин байдаггүй. Олон нийтийн дунд тархсан ойлголтоос ялгаатай нь бэлэг эрэгт нь үнэн эрэгтэй хөсгөр эдийн 3 цилиндр бүтэц каверноз болон спонгиоз бэс тогтдог. Шодоо хөвчрөх үед энэхүү хөсгөр эдийн цусаар дүүрч бэлэг эрэгтэн хатуурч хөвчөрдөг. Биеийн булчингууд дасгал ачааллаас томорч хүчээ нэмдэг бол бэлэг эрэгтэн зөвхөн цусан хангамжаас хамаардаг. 4. Бидний өвөг дээдс бэлэг эрэгтэн дээрээ өргөстэй байсан. Хүний эртний өвөг дээдс шимпанзе болон бусад амьтад бэлэг эрэгтэн дээрээ өргөстэй байдаг. Эдгээр нь таны төсөөж буй зарааны өргөс шиг биш. Харин эрэгтний гадна гадаргуу дээр барцгаар бүтц үүсгдэг жижиг үзүүртэй товгор хэлбэрүүд юм. Энэхүү өргөс яагаад байдаг талаар хэд хэдэн таамаглалгүй. Эдгээр амьтад олон хамтрагчтай олон удаа бэлгийн харьцаанд ордог тул өмнөх үеийн үнэн шигнийг зайлуулахад ашигладаг гэж үздэг. Харин нөгөө таамаглал нь энэхүү өргөс нь бэлэг эрэгтнийг илүү мэдрэмтгий болгож бэлгийн харилцааг богино хугацаанд дуусгах боломжийг олгодог байсан байж болох. Мэдээж хүмүүст ийм өргөс байдаггүй. Үүний шалтгаан сүүгээр болж хүчил болон шимпанзе байдаг өргөсийг кодолдог тодорхой ген бидний генетик байхгүй болсон тул. Энэхүү генетикийн кодыг алдсан нь бидэнд илүү том тарих хөгжүүлэх боломжийг олгосон гэж үздэг. Өөрөөр хэлбэл бид том тарихтай болохын тулд бэлэг эрэгтэн дээрх өргөсөөсөө татгалцсан гэсэн үг. Түүнчлэн энэ өөрчлөлт нь бидний дотны харилцааг илүү удаар өөрчлүүлэх, хамтрагчтайгаа илүү удаан харилцаа үүсгэхэд нөлөөлсөн байж байна. 5. Бэлэг эрэгтэн хугарч болно. Бэлэг эрэгтний хугарал пенил фрактур. Бэлэг эрэгтний хугарал нь ховор боловч ноцтой гэмтэл өгөөд бэлгийн харилцааны үед тохиолдож байна. Үнэн хэрэгтээ яаралтай тусламжийн тасгийн 175,000 дуудлагт би нэг нь бэлэг эрэгтний хугаралтай холбоотой. Энэ ихэвчлэн хөвчөрсөн бэлэг эрэгтний хүчтэйгээр буруу тийш нь нуглах үед үүсдэг бөгөөд ихэвчлэн эмэгтэй хүн дээрээ байралтай эсвэл эрэгтэй хүн ард байралтай зэрэг тохиолдлуудад магадлал нь нэмэгддэг. За гэмтлийн дараа ихэвчлэн чанга дуугарч хүчтэй өвдөлт хавдалт заримдаа шээхэд хүндрэл үүсдэг. Дашрам тэлгэд NB-ийн алдарт цагсан бөмбөгч Денис Родман хэд хэдэн удаа бэлэг эрэгтний хугарал авч эмчлүүлсэн мэт. 6. Эрдэнэ шишийн өглөөний цаг гар хангалагыг багасгах зорилгоор бүтээжээ. Джон Харви Келлог нь 19-р зууны нэртэй эмч эрүүл мэндийн тал дээр шинийг санслагч байжээ. Тэрээр бэлгийн харьцаа зөвхөн ур удмаа үлдээх зорилготой байх ёстой. Харин дурдчаал бэлгийн хүсэл нь ёс суртахуунд сөргөөр нөлөөлдөг гэж үздэг байв. Келлогийн итгэл үнэмшлэр халуун ногоотой хамттай хоол нь бэлгийн сэрлийг өдөөдөг тул тэр энэ хүслийг намжаах зорилгоор туйлын амтгүй халуун ногоогүй хоолны хүнс бүтээхээр шийдсэн байна. Тухайн үед буюу 1880-ад оны үед Америкт хүмүүс өглөөний цайнд ихэвчлэн утсан, давсалсан, өөхтэй мах хэргэлдэг байсан тул түүнийг хэд өдөөлттэй гэж үзэж оронд нь илүү ариун гэж бодсон хоол зохиосон эрдэнэ шишийн өглөөний цай байл. Анхны корнфлекс нь өнөөгийнх шиг эсэлж чихэртэй биш. Харин ямар ч амтгүй энгийн найрлагатай байсан бөгөөд Келлогийн үзлээр энэ бэлгийн дур хүсэл гар хангалагыг бууруулж гэр бүлдээс гадуур харилцааг багасгах гэж найдаж байв. Тэрээр мөн хэд ариун цэвэрч хүн байсан бөгөөд өдөрт хэд дуунтаа клизм тавихыг зөвлөдөг гэж. Орчин үеийн өнцгөөс харуул Келлогийн эдгээр санаанууд шинжлэх ухаанд ямар ч үндэслэхгүй. Харин тухайн үеийн ёс суртахууны хатуу хэвшил бэлгийн боц хүслийн дутагдлын тусгал байж. 7. Бэлэг эрэгтний хагас нь таны бие дотор ш. Тэр бэлэг эрэгтэн зөвхөн гадна харагдаж байгаа хэсэг биш. Арцэг ясны гүн рүү хүртэл үргэлжлэдэг. Тиймээс та хөвчөрсөн үед төмцгнийхөө доод хэсэг тарахад хатуурсан байдгийг анзаарсан. Эр бэлэг эрэгтний энэ дотор байрлах хэсэг нь арцэг ясанд холбоосуудаар бэлэгдсэн байдаг бөгөөд түүнд булчин болон бусад эдүүд хүрээлэн өршинө. Зарим хүн жингээ нэвсэн чинь эрэгтэн богиносон мэт гэж ярьдаг. Үнэндээ таны эрэгтэн богиносоо харин эр бэлэг эрэгтний дээд хэсэг дээр өөх хуримтлагдчих өмнө нь ил гарч байсан хэсгийг бүрхсэн учраас гаднаас харахад богиносон мэт санагддаг юм.